тоглолтын цаг нэвтрүүлэг маань эхэлж байна. Гурван бүдүүн хамтлагтайгаа Рамадагийн Матью тоогоочтойгоо бид өнөөдөр шорлог хийхээр цугларсан байна. За энэ өдрийн мэндийг төвшүүлье. За баярлалаа. Тэгээд гурван бүдүүн хамтлагийн зүгээс бас өөртөө тоогоочтой телевиз үзэж байгаа үзэгчтэй сайхан хаврын нартай сайхан өдрийн мэнд яа. За гурван бүдүүн хамтлагийн гишүүн мөнгөн шага байна. За миний баруун гарталж гурван бүдүүн хамтлагийн дуучин Эрдэнэ. За гурван бүдүүн хамтлагийн атгас Очка. Яг хархан нүдчин тойхон хөрхөн гарчин тоярах гигэ хүсэл чин хай татон хай татон 2003 оноос хойш гурван бүдүүн хамтлаг яг энэ гурван бүдүүнүүдийн нэрээрээ гурван бүтээл хэлжсэн хойш одоо бас чамгүй хугацаа гарлаа гэсэн мэн. Тэгээд 2014 оны хувьд бол ерөнхийдөө өнгөрсөн 10 жилийн турш гурван бүдүүн хамтлаг юу хийж бүтээвэ те энэ дээр ажиллаж би дээрээс нь бид нар яг энэ 10 жилийн хойдоо зориулж 2013 онд Монгол ээж нэстэ цомог гаргасан. Тэгээ Монгол ээж цомогтой орсон дуунуудаа бас бид нар клип хийж дүрсжүүлж бас арт түмэндээ те сонсогчд түмэндээ бас барих гэсэн бодолтой 2014 онд ажиллаж байна. Мөн энэ уран бүтээлүүдээ бас нэг сонсогчдод хүргэснээр дараа энэ намраас Монгол орны бас ерөөсө 3 дахь хамтлаг тойрон тоглож байгаагүй. Монгол орн даяар тойрон тоглолт их бодолтой төлөвлөлтөө. Тэгээ аялын тоглолт хийхээр ингээд төлөвчөөд бас Улаанбаатартай ч гэсэн бас 10 жилийн хойно нэлээд томхон тоглолтыг тавих гэсэн бодолтой л ингээд ажиллаж байна да. Та гурав ер нь хэр их ингэж гадуур явж шорлог хийгээд эрүүл агаарт хальт. бид эд ч одоо тэгэл зуны цагт бол одоо тэгэл их явна штэ. Шаан усгаал тэгэл хаяа сайхан бас хамраад хөдөө хээр гараад сайхан шорлог хийгээд одоо манай Учка гэж одоо их том тоогооч хүн байж дээ. Тэгээ Учкагийнхаа гарын хоолыг идэнгээ. За тэгээ сайхан гитар хөгжмөө тоглонгоо гоё сайхан Дууга зохионгоо бас сайхан байдаг л да. Энэ жилийн бол хамгийн анхны агарлалт буюу салхилалт хэрийг гаралт болж байна. Тэгээд энэ жил их сайхан морин жилдээ бол одоо тэгээд цаг золбоо хямртай байна. Тэгээд одоо бас сайхан хэм төлөвлөж байгаа. Олон бас сум нутаг орны тийм ээ 90 жил явуулж байгаа юм байна. Олон газар өргөдөд эхэлсэн байгаа эртнээс. Тэгээд одоо тийшээгээ одоо явангаа, аялангаа, амрангаа бас агаар хөдөө газар их олон явах хаа. Яг яриад байвал бид гурвч хөдөөний хүмүүс юм байгаа шүү дээ. Тэ шаал хөдөөнийх юм байгаа шүү дээ. Нөгөө хотын соёл, хотын хөгжим гэж яриад идэг. Анхандаа ичээд нуугаад хилдэг байлсэн. Ер нь бол гурван бүдүүн хамтлаг бол мал дээр хөдөө өссөн. Монгол ахуйтай л өссөн гурван хүүхэд. Ер нь хөдөө мөдөө гараад нэг морьзор эмнийг бариад булгуулад ноцолдоод тэг ингээ зохицуулж чаддаг. За тэгээ морь мал уйж байлаа. За ер нь тэгээд хөдөө өстө мал ахуй хөдөөний тэр нэг амьдралыг бол ер нь мэднэ тий. Тэгээд ягаад чи энэ хөдөөний гурван нөхөр зохиолын дуу дуулахгүй ягаад тийм жоох эстрадлаг яваад байгаа гэдэг гайхаад байгаа энэ эрдэнэ хэлэг байгаа. За тэгээд эрдэнэ гэдэг юм аяг болбоотой тий. Эрдэнэ гэдэг одоо сайхан готоос данх урлагийн гараг хийсэн гурван залуу шүү дээ бид гурвч. Тэгээд Эрдэнэт ер нь ерөнхийдөө одоо гурван бүдүүн хамтлагийн уран бүтээлүүд ер нь ихэвчлэн дуулагддаг одоо аяын зохиодог одоо манай мөнгөн шагаа одоо гурван бүдүүн хамтлагийн олон цагаан хийд дуу зохиосон ийм сайхан авиалдаг залуу шүү дээ энэ залууч. Тэгээд энэ залуугийнхэн маань одоо зохиосон дуунуудаар дуунууд ингээд сонсоод үзэхээр ер нь Эрдэнэт тийм Орос школ гэж одоо ярьдаг тийм байгаа. Тэгээд энэ одоо Эрдэнэтийнхэн бол одоо аягүй сайн мэднэ дээ. Одоо орцноос тий Орос школ гэж яг тэргүүр хүмүүжиж тий одоо нэрийн дурдаад яг одоо бас нэг нөлөө бүх юм хэлсэн юм. Гурван бүдүүн хамтлагийг гэдэг тодорхойлооч гэдгсэн чинь. За наад хамтлагийг чинь би бол яг сайн мэддэггүй байна тий. Тийм нэг орсчин хамтлаг гэж дүгнсэн байгаа. Тэр утгаараа бас чинь орсчин сколтой яалтчгүй pop стилийн хамтлаг юм байна. Гисэн хэрнэм гаргаж байгаа уран бүтээлийнхээ үнээр хамт одоо тийм ээ шинжний тийм орсчуу маягийн дангаж яахан. Тэгэл орс pop гэр ялчгүй хүнд нөгөө страд гэдэг үг орж ирдэг шүү дээ. Страдын дуучин гээл. Ер нь бол 90-ад оны
сүүл хүртэл л ярьдаг ус те. Эстрадын дуучид гэж ярьдаг. Энэ нэмсгэл хамтлаг байна. Ахигчдрийнхаа энэ уран бүтээлийг бид нар яг тийм ээ 90-ад онд сонсоод тэгэл тэндээсээ бол хүмүүжиж тийм ээ ингээд дуу хөгжим дуртай болсон болохоор эстрадын гугийг оруулж ирья гэж. Тэгэж бодоод энийг Монгол эстрад гэсэн энэ ижи гэж байгаа юм л та. Эний оронд эстрадо гэжсэн байхгүй юу? Монгол эстрадо гэдэг нэрээ өгчөөд те. Тий өгсөн байсан. Яг гарахын даваан дээр Монгол хэж гэдэг дуу байгаа юм. Монгол pop гэдэг бол дуучин бол Монгол pop гэдэг юм гаргацсан шүү дээ. Тэгээ Монгол эстрадыг өгч гэсэн чинь бас нэг тэрнтэй барьцаач байгаа юм шиг тий. Нэг жоо хүмүүс тийм бодол төрчихгүй дээ гэдэг үгнээс ерөөсөө Монгол хэж гэдэг дугаараа нэрлэчихээ Монгол хэж болох юм. Тэгж өгсөн юм. Тэрнээс бол яг энэ цомгийн маань бүр анхтаасаа 3 яг одоо 38 цомгоо гаргаад дараа нь энэ цомгийн ажил орсон шүү дээ. 2010 оноос орсон энэ цомогт. Тэгэхээр тэр үеэс л бид нар бас Монгол эстрад гэж үгүй л гэж явжсэн 3 цомжил. Тэгсэн чинь нөгөө Монгол pop гэдэг цомог гаргууд бас тэр нэг араас нь барьцаач байгаа юм шиг тэрнтэй барьцлах гаач байгаа юм шиг тийм. Энэ pop гэдэг энэ яриа чинь харьцангууд эсвэл 2000 он гарснаас хойш одоо pop урлаг, хип-хоп урлаг гэдэг одоо нөгөө нэг рок урлаг гэдэг одоо нэг R&B гэсэн сүүлд орсон. Түнсэл анханаас бол эстрад л байсан шүү дээ. Уран бүдүүн гэдэг нэрийг өгснөөрөө бид гуравч ер нь их адлагдсан шүү дээ гэсэн. Анх 2003 оноос хойш уран бүтээл хийгээл нэг FM нэг телевиз дуугаа явуулчихдаг гэдэг. Энэ одоо яаж өхөр юм тэнийг нэр өгчдөг амтлаг байгаад. Нөгөө дууг нь явуулахгүй шүү дээ. Өдөөний 3 бүдүүн. Ер нь өдөөний 3 уул гэдэг ойлголт байсан юм шиг. Нилээ хөдөлмөрлөж гарч ирсэн амтлаг шүү бас. Олон уран бүтээл хийж байна шүү. Тэгээд одоо манай 1000 кг цомгийн дуунуудыг бид нар одоо бас зарим нэгэн дүрсчүүч клип хийлгэж ингэж хүмүүсийн хүртэл болгох гэж байна. 1000 кг цомог үнэхээр 2004 5 ондоо бол бас айгүй сайн уран бүтээл гарч ирсэн юм. Тэрээ бас 3 бүдүүн гэдэг нэр бол одоо хүмүүс гарцсан байна гэж яриад байгаа. Тэрнээс бол яг 3 бүдүүнгүй явахд бол анх хэцүү л байсан. Энд тэнд тоглолтын дээр зарлуулахад хүртэлтэй байгаа. Хий гарахгүй юм балаа нэртэй гэдэг хүмүүс нэрх гал инээ нэг шиг яадаг шиг. Шагаачаа гарахгүй гал чи дөрвөлж гар энэ яаснараа гал. Тэгээд энэ чи ер нь нэрнээс бол мэдээлэл болчихсон. Тэгээ үнэхээр бас уухгүй те. Тасалдахгүй олон жил уран бүтээл хийсний дүнд ард түмэндээ танигдсан. Дээрээс нь 3 бүдүүн гэдэг нэр бол одоо яалчгүй салшгүй. Тэгээ 3 бүдүүн дэрэнд бол одоо хайртай хос аргагүй. Тэгэхээр үнэхээр л зайлшгүй нэг юм нэрэнд орол бид гур бас уран бүтээл хийж те. Тэр нэрийг өгч байгаа амьдрал тийм хөвтэй байсан. Гал 3 залуу байсан. Тарган бүдүүнээрээ өгсөн юм. Ерөнхийдөө бас уран бүтээлчтэй. Хүмүүс ерөнхийдөө өчүүл яасан гэдэг утгаар. Бид чи хамгийн 2003 онд 150 хүний мастай заяа. Ромеожлет гэдэг жүжиг модерн чиглэлээр гавь зүтгэлт одоо найруулж гавыг ах зэрэг тавьсан ш Монгол зэрэгт. Тэгэд энэ жүжиг бол үнэхээр урд нь болж байгааг маш их мастай. Айгуу том бүтээл болсон байхгүй. Тэгээд тэрний дууг улгаан ах маань Ромеожлет жүжигийн дуугийн зохиогоод өөр хамтлагаар дуулуулж ирсэн гэдэг тийм шээ. Тухайд Феризон юм уу номын ластаар дуулуулъя гэж бодож байгаа. Тэгээ ер нь шинэ хамтлагаар дуулуулъя гэж жүжиг маань. Тэгсэн бид гурваа сонгоод тэгээ айгуу том бүтээл дээр орж Ромеожлет жүжигийн дууг дуулаад тэгээд анх зайлшгүй нэг анхны клипээ гарах болохоор чи нэр гарна шин. Албан ёсны нэрээр ямар нэрээр явах вэ? Тэгэл уран бүтэн дээр л тогтож исэн юм түүхтэй юм байна. Харсарна хамтлагийн амраа хатгсан шин. Хөөшөө мэдээ. Та гур одоо бүдүүн гэл өөрсдөө одоо болоо юм гоё нэр гарсан те ийм амар хамтлаг байжээж одоо 3 гал бол өгөн айгаа гоё 3 гал гэж нэр идэв. Одоо 3 гал болоочтой яхаа те зүгээр. Тэгээ 3 бүдүүнээрээ л одоо байсан дээр багт тийм ээ 3 бүдүүнээрээ эхэлсэн 3 бүдүүнээрээ л тэгэл дуусна л. Дуусахгүй юу яа Тэ. Миний нэг ганц брэнд гэдэг яамны авах гэдэг. Найзуудтай ирж яваад хийж. Энийг бач юу хийж штэ. Камер юм аа. Ингээ гараа аваач. Өдөрнөөс нэсмэд гэж штэ. Той наруулаа. 38 та аав гээд маш гоё дуу байт юм а. Тэр дууныхаа талаар үзэгчтэйгээ уулзаач. За тэгээ 38 та гэдэг бол яалтчгүй 3 бүдүүн хамтлагийн ерөөсөө нэрийн утас. 38 та аав минь амитсэрүүн зүрх шиг гониг баяраар дэрэгдэн амсч үссэн голомтой минь. Энэ дугаар л 3 бүдүүн ямар дуу байдаг вэ гэхэд 38 та аав гээл хүн болгон хэлдэг. Тэгэхээр энэ бол яалтчгүй бидний хамгийн хайртай уран бүтээл юм байгаамаа. Анх 1997 онд Эрдэнэ дотод мэдлсэн юм дүүхтэй дуу.
Шүлэг нь бол Ирэнжингийн Жонмын Сүмтэй Будрын чулуу гэж сайхан номер байдаг. Тэр номон дээр байдаг. Тэр дурсам шүлгүүд гэдэг нэг цомхоо нэг бидний шүлэг байдаг. Хэсэг нь багхгүй. Хэсгийн шүлэгний нэг одоо нэг 3 мөр нэг хэдэн баг. Тэгээд нэг юм дахилттай юм бардагтай. Ийм л дуу шүлэг байсан. Тэрийг л одоо ая хийж амьдруулж тухайн үед одоо Эрдэнэтэд дуулаад орцноос орцонд хөөгдөж нэг орцонд орж нөгөө орцноос хөөгдөж энэ орцноос нөгөөж энэ орцонд орж дуулдаг. Ингэж л дуулж явжсэн юм дуу. Эрдэнэтэйхэн бол амтахгүй энэ дууг бол. Тэгэхэд Эрхмашаага хоёр маань залуухан ч байлаа. Хургумдаа амлынхан ч залуухан байлаа. Нэг эд хэдүүлээ юм хийж үтэй гэж ингэ явжсэн үе байдаг. Тэгээ бас Эрхмашаага хоёртой бас энэ ашигт тийм ээ. Баярлалаа. Тэр их гоё сайхан тоглолт хий сэтгэлээ гоё нийлүүлж тийм ээ. Хөдөлмөрлөжсэн байна шүү. Тэгээд бас хэлбэрээ. Тэгээ 97 оноос хойш бид нар ингээд 38 таавыг болоход дуулахдаа 38 таав гэдэг нэргүй байсан. Дурсамж гэдэг нэртэй. Дурсам за хэдүүл дурсамж дуугаад болохоо гэж боддог байсан. Тэгээ 2007-8 онд 38 таав дууныхаа одоо фонограм холооны бичлэгийг хийлгээд тэгээ клипийн одоо 2008 онд үү гаргаад тэгээ цацах болохоор бас л нэг хамтлагт нэр өгөөд нэрээ тавих гэдэг шиг яг одоо нэр хийх шаардлагатай болоод тэгээд хэдүүлээ нөхдүүдээ ярилцаад 38 таав гэж юм. Угаан нэрхий. Тэгээд 38 таав гэдэг юм. Нэртэй болж тэгээ сайхан аялал сайхан клиптэй болж тэгээд олон хүмүүст үжсэн юм төгтөө. Амдээ хомсхон хоолныг замтай ахна шогдуулчихсан бэлгэс хүртэл лайтахаа Матью тогооч минь одоо ингээ хоолоо хийгээд эхэлсэн байна. Өнөөдрийн хоолны меню нь бол дахианы махтай шорлог, steak, тэгээд lamb chops, was it? Big Pork chops. What is it? Duck breast. Duck breast? Pork chops. Yeah, хоньны мах байна. Тий? Ором юм уу тий? Юу юм? Хоньны мах, дахианы мах, Тий? Бүхрийн мах. хамах. Хэл гоё яригч. Энэ гоё болтой яалтсан тий. Галын хамт гоё утааны хамт ороод бүр тий. Хээри хоошаал үү тий. Нэг хэсэг чи бид чи ардаа ширэн мэрэм нөгөө мангаал зангаал аваа явж идэг байлаа шүү дээ. Дуртай газараа бууд вакуум хийжээл. Жохо залууч хийж тий. Хээр явахтаа юу? Энийн ч үжтэй гэж үү. Тий. Тэгээ одоо нэг хэсэг тийм сонирхол байдаг шүү дээ. Одоо нөгөө 20 гарсан залуучууд тий. Найзууд хаашаал явъя гэвэл явцдаг. Одоо ч тэгээ нөгөө арга гэр тий. авгаа хөөхөн. Одоо бол тэгээд аж амьдрал. Байна уу? тий дураараа дөргөл одоо тэгээд алуул нэттэй. Шинэ уран бүтээлийнхаа талаар ярьцгаагач таагаар. За тэгээ шинэ уран бүтээлийн талаар манай шага дэлгэрэн бөгөөд товч тодорхой ярина. За одоо тэгээд Шүүс гоож идэг шүү дээ. энэ жилийн одоо төгсөгчдөө болон одоо ерөөсөө биднийг ангийнхан шүдэ гэж одоо ярьдаг хүн болгонд зориулсан нэгэн уран бүтээлийг 3 өдөө хамтлаг гаргасан байгаа. Тэгээд биднийг ангийнхан гэдэг 3 өдөө хамтлагийн шинэ уран бүтээл байгаа. Тэгээд үгийг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Яа Том Баяр гэдэг залуу зохиож
За аялгаугийн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан мөнгөн шагаа гэдэг залуу зохиолоо. Мөнгөн шагаа энэ байж тий. За тэгээд тэр уран бүтээлийг маань одоо тийм ээ Ар Монголын алдарт гурван бүдүүн хамтлагт болж амьдрууллаа гэж. За одоо эрдэнэ ярина тэгээд. За тэгээд энэ уран бүтээлийг маань сайхан зохиож өгсөн шагаада баярлаа гэж. Цуг дуулсан учгада баярлаа гэж. За тэгээд энэ клипийг маань одоо I Love студийн залуучууд тий хийсэн байгаа. Одоо их хөөрхөн зохиомж нь их гоё. Одоо нэг л тухайн бас нэг 80-ад тий нэг 90-ад оны нэг 80 завхны их уул сумд оч клипийг авсан байгаа. Зургийн тий гоё байгальтай. Нөгөө улаан газ төвтэй бидний байгаа бах та тий. Хяндрын үйл клип хийсэн ш. Тэгээд энэ клип бас ерөнхийдөө нэг намар цацаа, уг нь хавар цацаа гэж хагаад намар цацсан нэг шинэ юм хүн чинь бас нэг уран бүтээлч тэгдэж ш. Шугам хүн төрөгчмөр санагдал яараа цацсан. Тэгээ ерөнхийдөө би зүгээр нөгөө саяхан Facebook руу ороод харж байсан, хандлтыг харж байсан, YouTube руу ороод харж байсан. Одоо энэ хүмүүс их сонсч эхэлж байгаа шүү энэ дөө. Би тийч өмнөдөө телевизээр цацаагүй маа. Ганц нэг телевиз угаа орчихчих. Тэгсэн чинь одоо яалч нөгөө сезон зорж байгаа юм уу тий? Гоёсон сурагчд маань төгсөх болцсон байна. Ер нь тэгээд төгсөх гэж тэгээ одоо бүгд гэгэлцсэн байгаа даа ш. Төгсөх бол яараал. Хонгорын онцлог ерөөсөө төгсөн маш том стресс өгч байгаа шүү дээ. Нөгөө том амьдралын нөгөө ажил гал ингээл сурагчид бол дараагийн сургууль конкурс гээл тий. Тэгэхээр энэ одоо сурагч байгаа оюутан байгаа энэ хугацаанд бас та бүхэн амжуулж нөгөө зүггүүт сайхан нас واخгүй тий. Амжиж бас зүггүүт аваарай гэж. Тэгээд бид нэг ангийнхан дуугаа бас энэ жил төгсөж байгаа бүх сурагчид оюутнууд тий төгсөгчдөө зориулъя. Тэгээд сонсч амжаагүй хүмүүсээ ойлооч YouTube-ээс уран бүтээн Facebook руу ороод бас тий бид нэг ангийнхаа энэ дуугаа сонсороо төгсөж байгаа төгсөгчдөө бас урам хайрлаж тий энэ дуугаа та бүхэн зориулж одоо бас одоо нэг шеэрлэнэ гэдэг шүү дээ Facebook руу тэгж сонсохороо их гоё дуу айгүй гоё сайхан дурсамж сэргээсэн оюутан сурагчдсан. Клипэн дээр нь тийм ээ одоо тэр их ус сумын одоо хүүхдүүд 10 жилийнх нь үү? Ийш харахаар шүс хоож юм ярьж болтгүй. Их ус сумын одоо Завхан аймгийн их ус сумын 10 жилийн хүүхдүүд тоглосон. Тэгээ яг л одоо бидний тэр баг байх үеийг ахыг одоо харуулж Орос форумтай, улаан газ төвтэй ингэж тоглосон ба. Тэгээ ер нь бол 10 жилд байхдаа ингэдэг дээ гэж байдаг юмнуудыг бид нар гаргахыг хичээсэн. Тамиг татаал, зүггүүтэл, октоодыгаа шоглоол тийм ээ. Яг л ийм юм сониуч те байдаг шүү. Харуулахыг одоо зорьсон гурван удаа хамтлагийн. Анхны хайр, тэр биш тамиг татал юм яваа шүү. Тэгээд энэ клипийн маань бас бас залуучууд маань бас хүмүүс маань тэгээ сонирхож үзээрэй гэж. Тэгээ энийгээ бас бүх төгсөгчдөө те энэ жил төгсөж байгаа оюутан сурагчдаа гурван удаа хамтлагийн зүгээс зориулъя. Хоёрхан хонхот санчихтаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үерхэл минь насаараа бисен үбилэх нэг ангийнхан мэн цацалхтаа сончихтаа ойхон багын андууд минь урсах цаг хугацаанд нэг гэсэн сэтгэл минь энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үерхэл минь эргээд бисен үгүйлэх нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны ангин холбоо
мартахгүй уянг тайхан хавраа мартахгүй аялгүй тайхан насаа зүрхэнд шийсэн анхны хараа хизээч мартахгүй зүудэлж хонсон цагаан шөнөө би мартахгүй болцохгүй удвал санчхтаг онгон багын андуудмээ болирх цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэлмээ эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үерхлэмин ирэхгүй бисээ үеих нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсаж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны ангин холбоо халуун сэтгэл зүрхэнд нүргэж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би таньгаа ангийнхан хамтдаа өнгөрүүлсэн уянгат жилүүдийн алтан дурсаж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны нандин холбоо дуучин анхны хараа дууч хорсон цагаан шөнөө мартахгүй андуутны ангийнхан За манай нэвтрүүлэг ингээд үргэлжилж байна. Нөх минь тогооч унсан хэдэн асуулт асууна. За юу яа. Одоо бид гурвын талаар нэлээд юм ярьлаа шүү дээ. Гуруулаач ярьлаа, хамтлагаач ярьлаа. Тэгэхээр одоо бас энд нэг хүн байгаа шүү дээ. Одоо яг өнөөдрийн маань одоо сайхан бид бүгдийн зоогийг маань бэлдэж байгаа Матиу гэдэг энэ сайхан залуу. Тэ Францаас ирсэн. За өнөөдөр одоо ингээд Матиутайгаа жоохон ярилцсан. За Матиу яагаад Монгол ирэх болсон бэ? Монголын юу нэг таалагдваа? Every day it's blue sky. Sometimes it's cold, okay. Матиу минь Монголд ирсэн шалтгаан хөх тэнгэрээс болоод ирсэн. Тэгээд заримдаа жоохон хүүтэн гэхдээ зүгээр. Өнөөдөр Рамадагийн тогооч тийм ээ. Рамада Жот тийм Жот рестораны тогооч. Энэ яг Матиугийн өөрийнх нь яг амтлагаа нэг өөрийнх нь журуу. тийм ээ. Түрүү гэхдээ энэ юунууд бас ийм юм аа. Монголчууд ингээ хийж байгаа тохиолдолд 2 юм 3 тулуу тавьж чаад хийчихдэг шээ. Тэр бас махруу бүтэнд харагдаад байгаа. Энэ тулгыг дөрөв энэ юуг нь хэлээ шүү дээ. Тэ? Ингээ чулуу олж ирээд өрж байгаа нүхтэй цаанаа цусанд юм байж бас. Тэгчтэй. Матиу is it your own menu? Үлсчээ шүлгож. Одоо энэ зөндөө ирж юм энэ дээр тий. Ингээ өччих. Энэ чи гал алдахгүй их зүгээр юм биш. Yesterday already prepare. Гоёна. Marinate the meat. Одоо ч өнгөртөг чи үе цасаараа байж явах заяа. Тэгээ өнгө бүдээш ингээ гадаа хүмүүс нэгж байгаа. Санхуурын төс шиг юм дотор хийгээд. Тэгээд гадааны хүмүүс нь гацсан. Нөгөөдхөө гадаа уур савцуулаад ингээ хоолой тойрж иж байгаа. Тэгээд явуулж байгаа сайн. Цаг хэмнээд их юм. Тэнгүүд Монголд болохоор заавал нэг ресторанд орж идэх хэрэгтэй юм шиг. Бараг сайнны газар ороо голддог шүү дээ монголчууд тий. Юу ямар хүүт юм уу тийж гэж байгаа. Монголчууд ер нь жоохон цамаан занга болмоор санагдаад. Тэгээд одоо нэг юм хийх юм бол ер нь гэртээ ч хоол игээ зарч яа. Тэг хөгжүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь гадаа хуушур мушур хийдэг тий. Тий. Хүүтэнд гоё халуун шуураар хийдэг бол гоё юм шүү дээ. Би бол тийм олон дуртай. Тэг гадагшаа мадагшаа манай хатгч бас нэг ер нь их явдаг л дайсан гоо. Тэгэнгүүт би бол тиймэрхүү нэг жижиг сажиг нэг гадуур байгаа хоол нэг дуртай. Оо гараад алга болж байгаа шүү. Манай хоёр ч бас заримдаа жоохон Гэрийн үгүй тийм дээр мэддэг загнаа бас нэг жоохон. Дайллаа сайлгаагаас гадаад явал их байдаг шүү монголчууд чинь. Тэнд ажиллаж амьдж байгаа монголчууд ч юм бол тэгээд хөргөө байнга хоол уун тэгээд би ч болохоор нэг тийм гадуур байгаа юм түүждэг дуртай За гэсэн. энэ сугалган заасан дороос юу болоо? Бид гурыг Матиу, what is that? And the aluminum foil. Загас байгаа гинэ. хоо. Вай. Манай ховдыг нэг ахгүй гэдэг балтгээд бид нар уурах. Нэг харсан яг нэг хов туун сагчлаа нэрээ. Манай хавс шордгийг их гоё нэ тий. Өө бид чинь нөө
ховд очихороо тэнд хээр гарч ирсэн би шордог мод. Загсыг шууд бариад шааж байгаа юм шаажууд нь. Яг тулгын заасан Тэгээ тулгын заасанд ороод амтлаад ингээл гал дээр тавьчихна. Ил гал дээр. Энэ төмөр байхгүй. Шууд хийчихнэ. Би нэр нэг ийм юм биш үү? Манайхаа ингээл аялал жуулчны компаниуд гэдэг тий. Гадаад руу тийм ээ ийшээ хайнаа маянаа гэдэг байхгүй. Одоо бид нар бас ярилцж байгаа энэ Монгол улсын 10 хязгаар ховд тийм ээ. Тэрс Алтай 5 богдоор тэр гоё өндөр сардаг уус шир урсгалтай голоор аялал зохион байгуул гэж бодоод байгаа. Тэгээ тэнд бол манай одоо ховд байдаг ховд аймагт байдаг Балт гэдэг ах байгаа. Тэр бол одоо ерөөсөө тэр загас жарахаа ан амтан аялал бүх юмыг хариуцсан гэж байна. Тэгээ их гоё Монголынхон тэр гоё байглаар аялж тийм ээ. Тэр гоё одоо ахуйтай танилцж тэр казак тэр ховдын ард түмэн торгууд одоо өөд тийм ээ. Ард түмний одоо тэр ахуй амьдралтай танилцж тэгж аялна гэдэг бол үнэхээр гайхамшигтай юм байлаа. Бид нар бас 2 жилийн өмнө ховдод явж бас тэгж аялсан. Манайха тэгээ нөгөө засмал зам мам юугаар хөгжүүлэх гээл ингээл. Над бол тэгж хөгжих тусмаа мөглө рүүгээ орчих юм байна. Одоо шинэ булганы тишг рүү засмал зам очлоо бол тэр мод зул дуусна шүү. Тэр мод зод тэр загас магас тул мул дуусна яг үнэндээ. Зам нь очиход хэцүү байгаа учраас хүмүүс нэг очихгүй байгаа байхгүй. байгалаараа үлдээд. Над бол тийм зарим газрыг бол заавал засмал зам тавьж мөвд зам яг. Тэр босоод Орчмоор ингэх голголтой газруудаас нь тий. бусдыг Яг л нөгөө нэг төв нөгөө нэг олон хүн ам яасан газар тавиад бус тэр нөгөө нэг бас нэг үлдээмэр сойж үйдэ тий. Тийм газруудад надад орчмоор санагдав. Энэс эндүү суушраад мянганы зам гэдэг бүх газар засмал зам тавиад Монгол яах юм. Одоо шагаа одоо тэрийг бас айгуу сайн ярина. Одоо тэр энэт тхийн одоо дарамсалаа гэдэг юм тий. Одоо яг тэр лөө явдаг тэр нэг зам одоо эвгүй юм. Одоо фэйсбүүк дээр ч одоо заримдаа ингэ явж идэг байхгүй. Нэг юм уулын нэг юм эвгүй нэг юм замаар ингэ явдаг шүү дээ. Ийш гомж гарч тийм. Тэ? А хэрвээ тэр биш дээ. Тэрэнд хар зам тавьчих юм бол тийм үстэй. Бас хүн болгонд төлөв шин явчихна тийм. Тэр чинь бас хэцүү. Тэгэхээр түрүүн шагаа 30-ыг хэлдэг зөвлөдөө. Хавар гарсан нэг шинэ уран бүтээл байсан. Хайр татам гээд тэр уран бүтээлийн талаар хуваалцаач. Тийм манай Монголын цомогт маань хайцангуу урдны 38,000 кг цомогт бол хайцангуу манай шахаагийн дуунууд ч юм өөрсдийн зохиосон дуунууд их ордог байсан бол Монголын цомогтой бид нар бас өөр аялал зохиогчтой өөр хүмүүсээс ялангуяа бас ойр дотнод хүмүүсээс дуу авч оруулсан. Манай Баясдаахын 2-3 дуу орсон энэ цомогт. Мэдэн самтгийн ахлах сайхнагийн бас Монгол ээж гэдэг дуу орсон. Нисван самтгийн ахлах амгаахын бас шиврэ бороо гэдэг гоё дуу орсон. Хайр татмын хувьд манай Баясдаахын үгүй хайр татам гэдэг бас эзэнтэй дуу юм билээ. Одоо нэг бүсгүй зориул зохиос их сайхан дуу хүн тэгээд яг та гурвал энийг дуул нэг олон жил хадгалсан гэж юм басна энийг. Дуулах хинээр дуулах вэ гэж бодож байгаад ерөнхийдөө та гурвал яг дуулах юм байна. Та гурав энийг дуулах гэж Монголын цомогт оруулсан. Тэгээд манай одоо сүүлийн үеийн бидний гарч байгаа уран бүтээлийг бас нэг үнийг хэлэхгүй болохгүй. Манай New Plastic Aqua Termica компани захирал Батлааран гэж бидний суурах бас урлагт илэхтэй тийм юм сайхан ах маань гэдэг. Сангийн бүх химиг тэр компани хийж штэ. Тий. Тэгээ манай Батлааран ах маань ерөнхийдөө манай Монгол ээж цомгийг тэгээд сүйд гарч байгаа бүх одоо хайр татам аам нэржил яваадаа хайж олсон жаргал тэгээд энэ бүх дуунуудын маань клипийг бас тий. Ер нь уран бүтээлч хүн гэдэг үдий цагт бол спонсор өгөх явахгүй шүү дээ. Тэгэхээр энэ Батлааран ахта мөн Aqua Term New Plastic компанийн хамт бол маш баярлалаа гэж лээ. Тэгээ бид нар Монголд одоо нэг үндэсний үйлдвэрлэлийг бас дэмжиж компани л да. Тэгээд хамгийн анхны Монголын нэг одоо тэр хумцлар одоо сантехникийн үйлдвэрийг Монгол байгуулсан. Шугам хоол оноод байгаа шүү дээ. Тий сангийн. Тэгээ энэ яг тэр компани дээр нь очиж бид нар үндэсний үйлдвэрлэлээ бас дэмжижтэй. Тэгээд харуулж бас тэр үйлдвэр дээр нь бид нар зураг авч ин клип хийсэн баг. Тэгээ Монголын одоо хамгийн анхны тийм хумцлар нэг хоолой сангийн юу үйлдвэр дээр очиж бид нар гурамдаа хайр татам гэдэг дууныхаа клипийг хийсэн бэлгөө. Тэгээ бүх Монголынхаа бас хайр татам бүсгүүчүүдтэй энэ дуугаа тий. Зөвлөн гаргасан. Нүд чин тойхон хөөрхөн гарчин тоярах гигэ хүсэл чин хай татам
чин намайг гисэн сэхэл чин хайр татам Манай Матью Тогочийн хийсэн өшөө гой зөндөө хаалнаар Рамада хотелд байгаа. Тийм үү? Рамада хотел, Макс Молл. Рамадагийн хэдэн давхрын хамгийн дээлт нь юу вэ? 5 давхурт байрлаж байгаа. Jot гэдэг ресторан. Тийм. Тэгээд уусаа шоолог юм уу? Дээр бас хоолны давхар нь 5 давхуртай. Дээр тэгээд доороос захиж яваад тийм л тийм. Тэг чинь бас гоё юм л шүү. Хай нэг жоохон Яарсан юм жоо. Армалдаг бай гэвэл тийш ормоор юм билээ. Тэр урагшаа шинэ гүүрмөр харагдахгүй юм билээ шүү. Суугаад. Энэ метр чи маха шууд хийж юу? Бас нэг дард марж байлгасан уу? Амталч. Another. Матью. Амталт тарсан. Jargon sauce. Teriyaki sauce, sesame oil. How long have you like kept it in the freezer with the sauce? 24 hours. 24 цаг байлгасан teriyaki sauce. And what was the other sauce? Sesame oil. Sesame oil teriyaki sauce-нд 24 цагийн турш байлгасан. Өчигдрөөс эхэлж бэлдсэн. Маха. Өөрөхгүй амт гэж орж ирээд байна. Ja, singer och... Үзэж байгаа хүмүүс энэ одоо ямар маягтай байгаа гэдэг. Мөксөг нэг гоё яадаг шүү дээ. Тэгээ cook time-ыг хийдэг лөө. Тэгээд гоё шүү.
Таны хамт аваад явах гоё. Энээс авч болохгүй. Нэг юм ярьчихгүй. Энэ монголчууд ба штэ. Сэрэг. Одоо сүүлийн үед харьцангуй энэ бугуйч гэдэг юм уу, цагч гэдэг юм уу, зүйлч гэдэг юм уу, эсвэл зүгээр нэг юм пиавер ч юм уу, ийм юмар одоо өөрийнхөө энерги хэрчүүч аавраг сэргэнэ гэл те. Тийм хэрэгддэг болсон байна штэ. Энергийн бүтээгдэхүүн. Ерөөсө хамгийн гайхамшигт энергийн бүтээгдэхүүн ч ерөөсө энэ байгаль идж байгаа энэ хоол унд, энэ гал те, энэ утаа штэ. Монгол хүмүүс ч юм бол ерөөсө энэ ил задгаагаад тийм ээ. Эндээсээ одоо ирчүүч энерги аваад, энэ дээрээ идсэн хоол хүнснээсээ энерги аваад, энэ байгаль хийн сайхан зүйлээсээ одоо амьсгалж агаараараа энерги аваад, тэг өөрийн одоо шүтлэг бишрэл тэр төвлөрөл бяцтаглаараа энерги аваад ингээл ирсэн хүмүүс баггүй. Тэр бас энэ агаар усанд гадаг ашаа усанд явдаг энэ хээр гадаасан хоол унд хийж иддэг гэдэг бол одоо хамгийн одоо тэр ч энерги юм аа гэж хэлмээр байна. Бид бас нэг юм дээр яагаад. Ерөнхийдөө одоо залууч ууж идэхтэй ч гэсэн бас нэг агаар салхинд гараад нэг мэдээ залуу хүмүүс ч бас нэг ууж наригсан гэлгүй байх нь тохиолдож. Агаар салхинд гарахаар их гоё байдаг шүү дээ. Адаглаад маргааш шаарддаггүй ч юм уу нэг бол ууж идэхэд хүртэл гоё нэг цогтоодох шаардлагагүй тий. Сайхан агаар гарч найз нөхдөөрөө бас ярьж хөрөнгөө нэг юм наригсан гэж болно шүү дээ. Тодорхой хэмжээнд тааруулж тий. Юу байдаг шүү дээ. Бид ч амар мах хэрэгэлдэг шүү дээ. Амар махсаг хүмүүс л гэдэг. Яц юм дээр дэлхийд дээр баг хамгийн бага махыг монголчууд идэж байгаа. Дундаж хэрэглээг бодоход хамгийн их анх идвэлээ. Содон сэтгүүч одоо амар идэж шүү дээ. Махыг Европ руу ч гэсэн тий. Зайцсан байцгаан гал ингээд монголчин өөргөө дундаж яйдууд одоо мах үнэтэй болсон нэг юм ямар одоо идэж байгаа шүү дээ үндсэн тий. Тэр одоо мах чандаг болохоор тэрийг л тийм ээ. Чанаад нэг төмбөнд тавьчихдаг болохоор хэддэг гэдэг байгаа юм шүү. Сүмдэр одоо тэгээд мах чанд идэж байгаа ховор шүү дээ. Ер нь бол монголчууд нэг юмыг л яамаар байгаа. Тэртээ дэргүүл авч худалдаж идэхээс хойш нөгөө нэг дээр үеийн бидний одоо эмээ өвнөөс одоо би уулчин дэлгүүрс мах авдаг дандаа идчихдэг. Идчихэд иддэг. Намар сайхан тий. Мал мах чимтхэн байдаг ш. Тэр үеийн сайхан нэг хүр идчих чинь тэгэл жилжингээ дараагийн зунтаа залгачдаг байхгүй. Тэгэхээр монголчууд ерөөсөө намар ид шидээ заншчих юм бол одоо энэ нөөцийн магцаах энэ махны үнэ хөргөл байхгүй болчихсон. Тийм. Мэж идчих шүү дээ. Тэртээ дэргүүл бид нар юу яадгаас хойш за цагаансар болох гэлээ бид нар мөнгө хураа чаддаг л өстэй. Цагаансараа хийх гэл нэг бол нэг хувцс юм уу нэг юм машин дээр авах гэж бид нар мөнгө хөрөнгөлж чаддаг шүү дээ. Тийм учраас нэг эдчний мөнгө 5-600 сая өрөхгүй дүүгийг бол хөрөнгөлж байгаа те амар бакал хийж аваад ичдэг. Малчтад үртэл амар шүү дээ. Тийм бол Монголд махны үнэ өсөөх шаардлага байхгүй. За тэгээд энэ жишээ эд чинь тийм ээ. Илүү гарсаар сан борцыг чинь. Одоо бол борцыг бол хааж хийж болно шүү дээ. Волконо вакуумдсан битүү волкон байсан ч гэсэн борцоо сайхан ингээл тавьчихад тэгээд тэр мах маань хатаал заавар ийм агаарт байх салхин салхилах ёсгүй л дээ алгаггүй л дээ. Ерөөсө хөлдөөд хатсан махад борцол واخхгүй. Тэгэхээр тэр борц гэдэг бол одоо тэр үнэхээр энэ одоо тийм ээ. Монголчуудын хатаасан мах гэдэг бол одоо бас их сайхан хоол унд шүү дээ. Монголчууд ч одоо зундаа байна шүү дээ тийм ээ. Борцоо идэл зарим өдөр сайхан мацаг бараал таргаа угаал. Тэгээд нөгөө энэ одоо юугаа тэнцвэржүүлж ирсэн тийм ээ. Цагаа идэгээ. Имээ өвөө мөвч жоохон бахта. Хон иргүүдээсээ ингэ бодоо хийж ирсэн. Тэгээс нэг махан за. Тэгэхгүй хон иргүүд болоосаа. Мах. За тэгээ манай мотиви хийсэн хоол өнгөр гайхалтай амттай байна. Тэгээд энэ бурцсан хүмүүс бол тасархаа байна. Тэгээд ямар сүтийн сайхан хоолоо их сайхан хэр агаарт. За Францын одоо энэ алдарт тааж хийсэн сайхан хоолуудыг тэгээд 3 өдөр амтлагийн хувьд бас бидний хувьд бол их сайхан нэг өдрийн бас сайхан амралт агаарлалт болж байна. Тэгээд за тэгээ 3 өдөр амтлагийн дараагийн бас шинэ уран бүтээлийн талаар ярих гэж бодож байна. Тэгээд хайж олсон жаргал гэдэг сайхан уран бүтээл гаргасан. Хайж олсон жаргал гэдэг дуу маань бас гараад бас их сайхан олон хүмүүс үзэж бас их сайхан энэ уран бүтээлийн маань таашааж байгаа. Тэгээд хайж олсон жаргал дууг энэ бидний одоо шинэ цомогт оруулахад их хувь одоо нэмэр болсон хүн бол манай хамтлагийн эрдэнэ юм гэж. Тэгээд яг бидний цомог гарахгаа ингэ байжсэн тэгсэн чинь энэ дуг нэмээд оруулчихъя гэж зүтгээдсэн. Тэгээд за тэгвэл тэгээд зохицуулъя л да гэсэн. Эрдэнэ өөрөө яваад фонограм мэдрийн одоо ингээд их шиг студи Арико гэдэг залуугаар хийгээд ингээд эхэлсэн байсан. За тэгээд бид нар энэ хүү дууга Color Music Studio Сүхтан бүтээр хоолоонд орсон. За тэгээд
хайж усан жаргал дуу маань бэлэн болж за клипийг G-Entertainment хийж ус олонний хүртэл болгосон. Тэгээд хайж усан жаргал уран бүтээлийн маань үгийг бол одоо хуучин бол FM 107.5-ын найруулагч байсан одоо манай Сэдэ гэдэг найз байдгийг Бадам Сэдэ гэдэг одоо Унгарт ажиллаж амьдардаг. Сэдэ маань Унгарт Будаа бэштэд энэ үгийг бичиж над руу явуулснаар энэ дуу бүтсэн түүхтэй. Тэгээд аялгауг нь би зохиосон. За тэгээд хайж болсон жаргал дууныхаа бас клипийг G-Entertainment-аар хийлгсэн. Тэгээд их сайхан байж гоё клип болсон. Тэгээд ер нь бол залуу хүмүүсийн амьдрал зөрчил буцаад одоо аз жаргал энэ тухай сайхан клипээр харуулъя гэж одоо хичээсэн. Тэгээд сайхан уран бүтээл болсон. Тэгээд залуучуудаа бас хайж болсон жаргалаа битгий алдаараа дандаа аз жаргалтай байгаарай гэж хүсэл гурамудаа хамтлагийн зүгээс хайж болсон жаргал хэмээх дуугаа зориулъя. Болорхон өнөөдрийн жаргалыг цаснаар борооморч хатав өнгөрсөн амьдралын гэгцэн өдрийн хуанлыг сөхөөж өөрийн хараа зовоож нүднээс битгий унах хайрт минь борон дустыг сорвос дэрэн мухтдаг сондрхон минь Bozaгүй гүнгийг өрөөсөн үрээсэж холдоо Ботарсан амьдралын нуцхан сарвны үнэнийг хайж Боргоортой хүлээж бодолд битгий дарагд хайрт минь Амьдралын жаргалыг олж хамтдаа нэгтгэж Алдаж эндэж явсан Çamar olsan Hayç olsun canım Hacım çıksın çemin Kalbini götürdün Ongustigni bitki Asolara Чимийн үрдэг хонгорхон салаагүй замыг авасайжсэн чарсуу сарсан англи салаа замыг өчгийг нэхэж санавоглож хилэж шаналж бүцөхөр хайрт минь амьдралын жаргалыг олж хамтдаа нэгтгэж алдаж эндэж явсан чамайг олсон хайж олсон жаргал хожим чилсэн чимийн харныг зүрхүү өнгөрснийг мэдхий асуулаарай амьдралын
За тэгээд өнөөдөр бидний энэ сайхан агаарт гарч ирж үдийн хоол маш сайхан боллоо. Тэгээд ямар ч гэсэн тодорхой хэмжээний хугацааг үзэгчтэйгээ бас хуваалцаад энэ сайхан бас хэрэн сайхан хоол идсэн доошоо уран бүтээл амтлагсан маш баяртай байна. Тэгээд та бүхэндээ сүүлийнхээ уран бүтээлийг ярий. Хамгийн сүүлд гарсан аав минь ирж яваа гэдэг сайхан уран бүтээлийг ард түмэндээ бас пенүүдтэй бариад удааг байгаа. Манай баястаахын маань үгай, очки баястаахын маань үгай. Аав минь ирж яваа гэдэг сайхан дуу. Уран бүтээл амтлаг бас дууж амьдруулсан байгаа. Тэгээ очки гэж одоо бас гитар хөгжим сонирхогчд бас рок хөгжим сонирхогчд сонирхдаг залуучууд одоо бас арддаг юм байлээ. Тэгээд очки гэж их мундаг авьяастай гитар хөгжмийг одоо маш сайхан тоглодог тийм ээ. Гоё аялгуу дуу хөгжим зохиолын юм залуу байсан. Одоо бол урхан болцсон. Тэгээд энэ залуугийн ерөнхийдөө зохиолсон дуу. Тэгээд энийг бол одоо Баястах маань бас нэг бадаг нэмж зохиогоод аялгууг нь бас ингэж жоохон өрчлөө. Тэгээд энэ дуу бидэрт одоо авчирч өгч бидний уран бүтээл болгосон байгаа. Тэгээд энэ дуу маань гараад бас удаагүй байна. За тэгээд энэ дуугийн маань клипийг маань Ace Entertainment манай тулгаан маань хийсэн байгаа. Одоо та бүхэнд тулгаад бас маш их баярлалаа. Тэгээд та бүхний бас сайн мэдгий жигоом 34 38 та хүн шиг явж баярлуул ээжигээ сагвар мөтөлдгийг хийсэн манай Ace Entertainment тулгаан маань бас клип нь хийж гүйцэтгэсэн байгаа. Тэгээд клипэнд бас шинэ залуу жүжигчин, сүүлийн жүжигчин бас тоглуулсан. Клип нь бас сайхан болсон. Гэт хөгширсэн байгаа. Ирээдүйн өвөнөр болцсон байгаа. Одоо би тэгээд нэг олыг сайхан хойд аавын тухай нэг зохиол дээр Өргөмөл хөгийн тухай. Тийм. бас эцэг үр хоёрын тэр нандин сайхан холбоо тийм ээ. Бас аав нар бас үр хөвтөнд бас юу ч хийхээс боцохгүй шүү гэсэн сайхан сэтгэлийг бас тэр сайхан жан зандрыг харуулахыг хичээсэн. Тэгээ энэ уран бүтээл клип маань их бас янз бүрийн одоо зохиол дээр маргалдаж ингэж ямар байх вэ гэж янз янзын зохиол дээр байж гарсан. Тэгээд бидний нөгөө өөсөө дуулж байгаа эсгүүд маань болохоор тийм одоо хөгшөрцөн тийм ээ. Уран бүтээл хамтлагийн одоо залуучууд нэг 20 жилийн дараа 30 40 жилийн дараа ямар байх вэ гэдэг байдлаараа бас бид нар харуулахыг зорьсон. Тэгээд бас их бидний яг анхны тэр зохиол бол их гоё бас аав тийм ээ. Өөртөө аав нарыг тоглоулж гэдэг юм уу. Иймэрхүү янз бүрийн бас ярьж лээсэн л та. Тэгээд энэ дээр би бас нэг хөвгөлтэй юм ярих гэдэг. Юу гэхээр за гуруулаа одоо өвгөн болох юм байна шүү. Өгшин дүрт хувирах юм байна шүү гэд манай дагийн гiş бидний нүрийг буудсан. Тэгээд за бодлаа тэгээд би хэцүү байсан хөгшөрөх гэсэн нөгөө өсгүй болохоор энэ хоёрын чирс энэ дээр цагаан амьдрахад бууралт болчиход байгаа байхгүй. Надад аюу хэцүү. Тэгээ би ийм шилээ хүмсээ. За очка маань тэр тал дээр мундаг бэлтгэл хийсэн байсан. Ягаад тэгэхээр маш их олон медаль зүгтсэн ингээл. Медальтай. Ирсэн дээ. Тэгсэн чинь эрдэнэ гэсэн гэж. Энийг манай студийн толгой дээр ярьдаг байхгүй баймаа. Эрдэнэ гэсэн. Өчгөн 2 медаль өгчлөлт гэсэн. Үгүй гэсэн. Тэгээ айгүй хөөрхөн. Тэгээд тэр нь ч хэцүү болсон. Тэгээ эрдэнэ маань нэг ч медальгүй зүгээр нүдний шилтэй ийм нэг өвөө болоод гэсэн. Гавьяа шиг л өнгөлж чадаагүй. Өнгөлж чадаагүй одоо тэр нэг сайхан нэг үг байна. Тэгсэн чинь тэрийг юу гэж дүгнсэн гэхээр жижүүр өвөө, сургуулийн жижүүр өвөө гэсэн. За очкаг бол одоо партизан өвөө гэсэн. Яг тэгвэл дүүрэн медальтай. Намааг болохоор дээлтэй ингээд дуусан болохоор малчин өвөө гэсэн. Тэгээд ийм гурван өвгөн болсон. Тэгээд сайхан уран бүтээл болсон. Тэгээд уншсан үзэгчтэй уран бүтээл хамтлагийн зүгээс аав минь ирж яваа гэдэг уран бүтээлээ билгээр яа. Тэгээд өнөөдөр бас энэ хүү сайхан нэвтрүүлэгт оруулсан Рамада тэгээ хамт олонд мөн тогооч Матиудаас маш их баярлалаа. Хорвогийн жаргал зовлон гинсэл суусан аав минь хосгүй сэтгэл зүрхэндээ ганцхан хүтэл нарыг хүсээ
гэсэн шууд уцах намраар их хэмээн сэтгэл гуйхаад шуурах сүрэн бидгэртэй хаврыг ухтан гэсэн аминта намайг гэсэн хайраараа асын алсаас ирж яваа аминта намайг гэсэн хайраараа асын алсаас ирж яваа Астын ханаас чадахгүй ан хоймэр аавын оройми хөхөх тэнгэрилж болж надад тайрэж олон жилүүдийн бурал цайдыг авах олон битэнсэн тэртэгээс хүүгээд гэж цалигсан аминта намайг гэсэн хайраараа алсын алсаас ирж яваа аминта намайг гэсэн хайраараа алсын алсаас ирж яваа аминта намайг гэсэн хайраараа алсын алсаас ирж яваа аминта хүүгэнсэн аминта намайг гэсэн хайраараа алсын алсаас ирж яваа алсын алсаас ирж яваа Bye.